Ер нь технологийн компаниуд бас ийм зөвхөн технологийн үзүүлэлттэй илүү сайн бүтээгдэхүүнийг бас хэрэглэгчдэд зарах гэхээсээ илүүтэйгээр ирээдүг бас тухайн хэрэглэгчдэд зарж яадаг. Эсвэл өөрсдийнхөө нэг ийм гоё философиг те ингэж агуулж зарж яадаг. Самбайцгааны үзэгчдээ Tech Forum подкастын шинэхэн дугаар эхлэхэд болсон байна. Тэгээд технологийн ертөнцтэй холбоотой сонир сайхан мэдээллүүдийг ярьдаг подкастын маань одоо шинэ улирал гэж хэлж болох бас нэлээд удаан хугацааны дараа иргэн ирж байгаа ийм дугаар болж байна тийм. Тэгэлгүй яг бид нар өнгөрсөн жил манай Tech Forum багийнхан подкастаа эхлүүлээд тэгээ 10 дугаараа бид нар амжилттай цацсан байгаа. Тэгээд хэсэг хугацааны явцад бид хэд завсарлаад за энэ хооронд ч гэсэн манай офс нүгээд бид хэд ч гэсэн өөрсдийнхөө бас тусын ажлуудаа хийгээд за яг энэ 5 6 сар бол ер нь технологийн салбарын хамгийн их үйл явдал болж өнгөрдөг. За хамгийн чухал сарууд байдаг учраас энэ 5 6 сараа бас урьдтаад подкастаа дахин эхлүүлж байна. Тэгэхээр энэ удаад бид хэд маш сонирхолтой нэгэн сэдвийг ярилцахаар бэлдсэн байгаа. За Америк нэгдсэн улсын 47 дахь удаагийн ерөнхийлөгч болох Дональд Трамп ажлаа аваад ер нь 100 гаруй хоног өнгөрсөн байна. Тэгэхээр Дональд Трампын засаг захиргаа технологийн салбартаас яаж нөлөөлөв? За мөн эх 5 6 дугаар сард болох технологийн одоогийн байдлаар хамгийн өндөр үнэлгээтэй 4 компани 3 нь өөрсдийнхөө хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээгээ зохион байгуулахад бэлэн болсон байна. Мэдээж албан ёсны товууд бол гарсан байгаа. Тэгээ хамгийн эхлээд бол эх 7 хоногт Google I/O буюу Google-ийн хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ болно. Тэгэхээр энэ талаар өнөөдөр бид нар ярилцсанаа тий. Тэгээд хамгийн ихний зүйл бол яг харахгүй одоо 1 сарын 20-нд Дональд Трамп офис авснаас хойш 100 хоног яг 4 сарын 30-нд боллоо. За тэгээд энэ одоо үйл явдал бол мэдээж одоо та бүхэн татврын асуудлаас нь ахуулаад дэлхийд одоо яаж нөлөөлж байгааг аягүй сайн харж байгаа. За бид нар бол технологийнхаа өнцгөөс бас харж байгаа. За яагаад гэвэл Дональд Трампын бүрдүүлсэн одоо багт бол шинэ засгийн газар, шинэ кабинетд бол Elon Musk одоо багтсан байгаа. Тэгэхээр сонгуулийнх нь одоо сурчлагын үеэр л ер нь бол маш их өндөр одоо дэмжлэг үзүүлж саад ялангуяа одоо өөрийнхөө эзэмшиж эхэлсэн X платформ дээр бол бас энэ талын сурчлагыг бол нээлттэй хийжсэн. Тэгээ яг харахгүй бас ерхийлэгч болсныхын дараа бол энэ ер нь засгийн газрын үйл ажиллагааг дөхнүүлэх, жигдлэх, зэгцлэх гэдэг үүргийг бол одоо Elon Musk буюу одоо энэ цаг үеийн хамгийн шилдэг технологийн компаниудыг үүсгэн байгуулсан хүн хариуцах болсон. Тэгээ үүнтэй холбоотойгоор ер нь Elon Musk-ийн одоо намтар номыг уншиж байгаа ч гэсэн ямар ч одоо ийм компани болон стартапынхаа үйл ажиллагаан дээр маш одоо эрс шийдвэрүүдийг гаргадаг, сонин зүйлсийг хийдэг юм удирдах арга барилын одоо хувьд бол сонирхолтой хүн байгаа. Тэгэд энэ одоо сонирхолтой стартапын шинэлэг арга нь Америк нэгдсэн улс гэсэн олон зуун жилийн түүхтэй төрийн байгууллага дээр яаж одоо хоршиж байна вэ? Заримдаа бас зөрчилдөж байна вэ гэдгийг бид нар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бас харлаа тий. Тэгэхээр эндээс яриагаа эхлүүлэх нь зөв болов гэж бодож байна. Ер нь одоо хамгийн сүүлийн үеийн мэдээ бол одоо Elon Musk Tesla компанид анхаарахгүй байна гэдэг Tesla нь шинэ бараг гүйцэтгэх захирал тааж эхлэх гэдэг юм шүү дээ тий. Тэгэхээр яг хамгийн сүүлийн үеийн мэдээллээс ойлаа хөөгд явъя гэж бодож байна. Тэгэхээр хамгийн сүүлд гарсан мэдээллээр ер нь Wall Street Journal мэдээлсэн байна л да. За Tesla-гийн төлөөлөл удирдах зөвлөлийнхэн шинэ гүйцэтгэх захирал хайж байж магадгүй гэдэг гарчигтай мэдээллийг бол олон нийтэд ил болгоод байна. За үүнтэй холбоотойгоор Америк нэгдсэн улсад байршилтай энэ хэвлэл мэдээллийн агентлагууд бас Tesla-гийн удирдлагуудтай холбогдоход бол ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгөө. Гэхдээ бид нар Elon Musk-ыг ямар нэгэн солих бол юу байхгүй, сонирхол байхгүй гэдгийг илэрхийлсэн байна. Гэхдээ энэ яриа төлөөлөл удирдах зөвлөлийн дотор болсон гэдгийг бол зарим их сурвалжууд CNBC-гийн ялангуяа анкерууд бол бүр өөрсдийнхөө хөтөлбөр дээр онцгой ярьж илаа. За энэ шалтгаанууд яагаад гарахтай холбоотой болсон бэ гэхээр сүүлийн хэдэн саруудад яг бид нар яг энд мэдэхгүй байгаа ч гэсэн Америк нэгдсэн улсад Tesla-гийн эсрэг ер нь бойкотын үйл ажиллагаа явагдчихээн. За Tesla-г ундаг Tesla-гийн одоо үнэнч хэрэглэгч нар хүртэл одоо өөрсдийнхөө Tesla-гийн загварын автомашинуудынхаа логог солих за эсвэл ингээд брендингийн нуух гэдэг ч юм уу тий эсвэл 2-3 машинтай бол Tesla-га унахгүй гэртээ үлдээх хадгалах гэдэг ч юм уу тий иймэрхүү сонирхолтой үйл явдлууд болж байна. Энэ нь мэдээж Elon Musk ингээд улс төрт холбоотой болсонтой холбоотой. За Elon Musk битээр улс төр гэхээсээ илүүтэйгээр яг энэ технологийн салбар брендингийн талаас нь илүү яриа гэж бодож байна. Тэгээд мэдээж нь Elon Musk-ийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд мэдээж маш олон хүнийг ажлаас нь халагдахад нөлөөлсөн. За маш олон улсын байгууллагуудыг өөрсдийнхөө санхүүжилтэд танахад нөлөөсөн нь за буцаад Америкийн хэрэглэгчид ингээд өөрсдийнхөө хариу үйлдэлийг үзүүлж байна. Ер нь бол
сүүлийн жил гарны хугацаанд бол Tesla-гийн зах зээлд эзлэх, цахилгаан машины зах зээлд эзлэх байр суурь нь бол унсаар байгаа. За 22 онд гэхэд бол ер нь 80 орчим хувийг нь эзэлдэг байсан бол за өнгөрсөн жил бол анх удаа 50-аас доош хувь руу буюу 49 руу орж ирсэн. За энэ нь сүүлийн улирлын борлуулалт буурсантай холбоотойгоор бол дараагийн мэдээлэл бол ахаад гарах байх. Тэгэхээр энэ нь бас нэг талаасаа өмнөх жилүүдэд юу гэж харагдаж байсан бэ гэхээр Tesla-гийн муу амжилт гэхээс илүү энэ цахилгаан машины салбар бол амар хурдтайгаар өргөжин дэлжэн. За энэнд оролцож байгаа одоо BYD гэдэг ч юм уу, Хятадын Xiaomi гэдэг ч юм уу, энэ цахилгаан машин борлуулагчид хүчтэй байсан бол за энэ удаагийн хараа өөр байна. За тэгэхээр миний хувьд ер нь анзаараад байхад бас энэ Tesla компани гэлтгөө одоо Elon Musk-ийн эзэмшдэг Neuralink, SpaceX зэрэг компаниуд ер нь Elon Musk-гүй үе эхлүүлэхэд баг бэлдэж эхлэх ер нь шаардлагатай нүүр тулж байгаа гэдгийг бол зарим нийтлэл бичиж байгаа хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө мэдээллүүдэд бол өгж байгаа шиг байна. Ер нь технологийн компаниуд бас юм зөвхөн технологийн үзүүлэлттэй илүү сайн бүтээгдэхүүнийг бас хэрэглэгчдэд зарах гэхээсээ илүүтэйгээр ирээдүг бас тухайн хэрэглэгчдэд зарж яадаг. Эсвэл өөрсдийнхөө нэг юм гоё философиг те ингэж агуулж зарж яадаг. За бид нар бол Apple-ийн тэр өөрсдийнхөө үүсгэсэн маркетингийн тэр брендинг бол маш сайн мэднэ те. Одоо хамгийн simple буюу энгийн дизайнтай хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг бид нар хэрэглэгчтэй санал болгож байгаа. Энэ Apple-ийн бүтээгдэхүүн бол ханаас нь харсан өнгө үзэмжний хувьд бол хамгийн гоё нь. За мөн хамгийн сайн үзүүлэлттэй гэдэг брендинг суулгаад өгсөн байдаг. Харин Tesla-гийн хувьд болохоор одоо Elon Musk-ийн өөрийнх нь дэвшүүлж гаргаж ирсэн хамгийн том төлөвлөгөөнүүдийн нэг болох master plan-а бол ер нь зах зээл дээр баг хэрэглэгчтэй зарсан гэж хэлгээд болно. За сэргээгдэх эрчим хүчний салбарт бол Tesla автомашин гэхээс илүү бас энэ салбарт бас гол анхаарлаа хандуулдаг. Та бүхэн ур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн том хувь нэмэр оруулагч болно шүү. Бидний автомашиныг худалдаа авснараа гэдэг нэг юм маркетингийн үйл ажиллагааг явуулж зах зээл дээр тесрэлт хийж гарч 2000 оны их үед бол ер нь цахилгаан автомашины салбарт хэд хэдэн туршилтууд бол байсан. За Toyota болон Mercedes-Benz, GM-ийн цахилгаан машин бүтээх туршилтууд байсан боловч тэр машинууд нэг цэнэглэлтээр за нэг 70-80 км явдаг ч юм уу 100-аас нэг тэгж давж чаддаг байсан л да. Тэгэхээр Tesla-гийн машинууд бол тэрийг 2-3 дахин нугалж чадсан. Тэгээ тэр технологиор бол Tesla мэдээж цохиж гарч ирсэн. За автомашины салбарт өөр нэг хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн зүйл нь юу вэ гэхээр автомат чуулгын системийг жинхэнэ бодит амьдрал дээр бодитоор нь хэрэгжүүлж чадсан анхны компани бол мэдээж Tesla FSD гэдэг технологи байгаа. Full self drive гэдэг тийм. Тэгэхээр FSD-гийн тусламжтайгаар одоо Tesla-гийн ямар ч загварын автомашиныг зүгээр л апдейт хийгээл ухаалаг утас шигээ хэрэгжүүлээл тэгэл автомат чуулгын системийг нь хэрэглэх боломжтой. Тэгэхээр яг ингээд технологийн хувьд ингээд хараад үзэхээр Tesla мэдээж цахилгаан автомашины салбарын хамгийн гол тоглогч бол хэвэндээ. Гэхдээ яг энэ Elon Musk-ийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс болоод ерөнхийдөө борлуулалтын хувьд бол мэдээж ингээд баг зэргийн тоглолттой болж байгаа шиг байна. За дараагийн Дональд Трамп болон энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дээр хамгийн их нөлөө үзүүлэх үз. За ялангуяа монголчууд бидний хамгийн их хэрэглээнд нөлөөлөх үз үйл явдал бол мэдээж iPhone-ийн үнийн нэмэгдэл байх шиг байна тий. Тэгэхээр чиний хувьд бас ер нь өөрийнхөө ингээ гар утасныхаа хэрэглээг бол чи аль болох бага байлгаад тэгээд аль болох хямд үнэтэй утас хэрэглэхийг боддог хүний хувьд шүү дээ тий. Тэгэхээр чиний хувьд iPhone-ийн үн нэмэгдэх ер нь хэр санаа зовоосон асуудал вэ? iPhone-ын үн нэмэгдэхээс илүү худалдаж авч байгаа хүмүүст л би санаа зовж байна. Одоо шинэ утас нь 4 сая гарлаа гэхэд нэмэгдээ 5 саяарч орж магадгүй тэгээ 5-аас дээш 6-аас болж магадгүй. Тэгэхээр тэгэл үр зээл тавиал авч байгаа шүү дээ бид нар чи ер нь. Тэгээ өнгөрсөн жилээс энэ жил нэг банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй иргэдийн тоо маш өндөр болсон. Зээлийн хэмжээч бараг 2 дахин нэмэгдсэн. Хэрэглэгчийн тоо 2.3 сая болсон байл шүү Монголд. Тэгэхээр ер нь бол хүн болгон зээлтэй, хүн болгон одоо өөрт байхгүй мөнгийг ер нь бол тий эдийн тавьж аавна гэдэг ч мэдгүй эдийн засагчид нар нь хэлэх байх ирээдүйд ямар байдгийг мэдгүй байна. Тэгэхээр тэр хүмүүс жоо санаа зовж байна. Гэхдээ ер нь нэг би Туркид явж байхад анзаарсан нөө Туркид айгүй хүмүүс утас үнтэйгээд хүмүүс Монголоос тэр утас авч очдөг байсан тий одоо байгаа хэсгийг сайн мэдгүй байна. Тэгээд харангууд Туркид хүмүүсийн хэрэгжилж байгаа утас нь ингээд заавал iPhone, Samsung биш ингээд өөр одоо брэндүүдийн тэр budget phone гэж ярьдаг төсөр үнэтэй утаснуудыг бас ихээр ашигладаг юм шиг байна. Ер нь тэнцээ ингээд явж байхад нэг хактер одоо Монголд явж байгаа юм шиг тийм сүүлийн үеийн утаснууд бол харагдаагүй ч тий. Та тэгэхээр нөгөө Туркид байсан үний хувьд тий тэгдэг байсан. Тэгээд манай найзууд донд ч гэсэн бас ингээд ганц хоёр утас оруулж ирээд зардаг. Гэтэ тэр Туркийн хувьд болохоор нөгөө нэг одоо
одоо нөгөө код нөгөө шүү дээ. Тэр кодоо заавал ингээд албан ёсны газар нь мэдэгдээд тэгээд Туркид ашиглах боломжтой эрхээ авдаг гэсэн. Тэгэж нээлгдэг. Тийм нээлгдэг тий. Тэгээд нээлгэхээр баг үнэн адилхан болчтой. Тэгэхээр нэг ялгаагүй. Тэгэхээр iPhone-ы хувьд болохоор яг одоо бидний өдөр тутамдаа хэрэгжилж байгаа iPhone-ы үйлдвэрлэл бол хоёр том газар хийгдэж байгаа. За ихэнх нь Хятадд, за дараагийн том үйлдвэр нь бол энэтхэгт хийгдэж байгаа. За Apple-ийн бас өөр сүүл зарласан төлөвлөгөөний дагуу энэтхэгт дахиад нэг том үйлдвэр барих гэж байгаа. За тэр үйлдвэр нь бол яг одоогийн байдлаар хамгийн том хоёр дахь iPhone-ы үйлдвэр бол болно гэдэг. За мэдээж Foxconn бол гол угсралтын ажлуудыг хийдэг. Тэрийг бол бид нар мэдчихэж байгаа. За Apple-ийн хувьд бол ер нь Donald Trump гэлтгүүгээр хэд хэдэн өнгөрсөн 2-3 жилийн өмнөөс ер нь бол өөрсдийнхөө гол үйлдвэрлэлээ энэтхэг рүү шилжүүлэх ийм стратегийг бол баримталж ирж байсан. Тэгэхээр яг одоо нэг яриаг та бүхэндээс үзүүлээ. Тэгэхээр энэ яриан дээр бол Tim Cook өөрийнхөө байр суурийг яагаад бид энэтхэг рүү шилжиж байгаа вэ гэдгээ ярьж байгаа. Yeah, there's a confusion about China that and let me at least give you my opinion. The popular conception is that companies come to China because of low labor cost. I'm not sure what part of China they go to, but the truth is China stopped being the low labor cost country many years ago. Тэгэхээр энэ яриан дээр болохоор ингэсэн байдаг. За ер нь бол Хятадд үйлдвэрлэл эрхлэх айгүй үнэтэй болж эхэлж байгаа. Үнэтэй холбоотойгоор бас нэг юм санаа зовоолох утас нэг хэд хэдийн зүйлүүд байх шиг байна Apple. Тэр нь юу вэ гэхээр Apple өмнө нь хизээж шинэ брендийн утсаа Хятадаас өөр газарт хийж үзээгүй. Ганцхан утас биш. Шинэ брендийн альч загварын бүтээгдэхүүнээ дандаа Хятадд ийдэм. Тэгэхээр яг одоогийн байдлаар Америкт зарагдж байгаа iPhone-уудын 3/1 нь энэтхэгт үйлдвэрлэгддэг. Тэгэхээр яг энэ тарифын бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд төр бараг одоо сүүлийн байдлаар 124% болчих шиг боллоо тий. Тэгэхээр ингээд 2-3 дахин нэмэгдчихээр iPhone ерөнхийдөө 30-аас 40%-аар нэмэгдэнэ гэдэг тооцоолуудыг бол хийсэн байлээ. Тэгэхээр 27 оноос өмнө ер нь амжуулах гэж үзээд байгаа юм байлээ. Тэгэхээр 27 оноос өмнө ер нь амжих уу үгүй юу гэдэг нь бол маш сонирхолтой байна л да. Тийм байна. Тэгээд бид нар чинь нөгөө шинэ iPhone гарахаар Америкаас шууд iPhone нэрлэе гэдэг дээ шүү дээ. Тэр нь амар юм брэнд. Тэгээ бид нар чинь нөгөө Хятад мэтаас ирэхээр угаасаа итгэхгүй хөл юм шиг Америкаас л иржүүл одоо гоё гингүүд одоо ингээд iPhone 17-аас авахулаад ч юм уу те Америкаас ирсэн iPhone амар үнэтэй болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бараг магадгүй шууд Хятадаас нь наашаа зөөдөг, энтгэхээс наашаа зөөдөг бизнесүүд гарч иж бас магадгүй. Заавал ер нь бол бас яг үннийг хэлэхэд ингээ Хятад үйлдвэрлэжээд байхад тийшээ Америк руу авааснаа буцаад Монгол руу авчирсаас уулын шууд урдаасаа бас наашаа ороод ирвэл ямар нэгэн тариф доторг ороод ирэх юм болов уу гэж бодож байна. Гэхдээ яг бодит байдал дээр энэ одоо яаж иргэдэм байгаа энэ бас сонирхолтой лээ. Тийм. Тэнгутлаа одоо iPhone-ы бусад юмнуудын талаар ойлоо дэлгэрүүлээд ярьчаа гэж бодож байна. Тэгээд нугардаг дэлгэцтэй iPhone гаргаж байгаа. Тэгээд энэ жил бас энэ 100 Samsung-ийн 2 дахь Ampeg дарга хэмжээндээр 7 дугаар үеийн нугардаг дэлгэцтэй Samsung-ийн утаснууд танилцуулагдана. Тэгэхээр Samsung 7 дугаар үеийнхаа загварыг энэ жил танилцуулах гэж байна. Харин одоогоос бараг 1-2 жилийн дараа буюу 26 27 онд iPhone-ы анхны нугардаг дэлгэцтэй утаснууд ер нь гарах нэ. Гэхдээ энэ хүмүүс авж байгаа патент дээр нь үндэслээд ерөнхийдөө иймэрхүү мэдээллүүдийг бичээд байгаа л да. Тэгэхээр чиний хувьд ер нь яагаад нугардаг дэлгэцтэй iPhone гэж? Би сүүлд Jason Huang-гийн нөгөө тэр хаанаас ивент мэдгүй нэг ивентийн үеэр Huawei-гийн 3 нугардаг утсыг ингээ барьж үзээд тэг хөөх ямар гоё юм бэ гэдэг. Тэгээд сүүлдээ нөгөө гарын ус хөсгөө бичээд үлдээж байгаа тэр бичлэгийг үзсэн байхгүй. Тэгээд ер нь яг тэр үед нэрээ нугардаг утас бол амар ирээдүй юм байна. Тэгээд Jason Huang яг тэр үед юу гэж хэлчихсэн бэ гэхээр одоо наад чи ингээд их мэдээлэл уншдаг, хардаг хүмүүст бол ийм том дэлгэц байгаа чинь ер нь амар гоё юм байна. Тэгээ ингээд өвсөн чинь тэр чинь эвхэд жирийн утаснуудтай адилхан хэмжээтэй 100 цантаа болчихгод ер нь ингээд авч явахад айгу амар юм байна гэдэг. Тэгээд би Jason Huang-ийн тэр бичлэгийг үздэг. Ер нь нэрээ бас тийм юм байна да гэж зүгээр тэр үнцгийг харж исэн. Тэгээд iPhone одоо нугардаг хуцаа гаргана гэвэл маш сонирхолтой л байх болов уу гэж нэдэд. Тэгээ энэ эх жил юм уу 27 онд батаа гарчих юм байна гэж ойлгосон. Нэлийн их тийм мэдээлэлүүд тамгууд яваад байгаа шүү гэсэн. Тий. 27 он бол мэдээж iPhone-ы 20 жилийн. Тэгэхээр айгүй чухал жил болж байгаа. Тэгэхээр 20 жилийн ойн дээр ямар том сюрприз барих вэ гэдэг таамаглалууд бол одоогоос гарч ирж байгаа. Нэг нь болохоор мэдээж нугардаг дэлгэцтэй iPhone байгаа. За мөн
одоо бидний сайн мэдэх iPhone Pro илүү шилэн байдалтай болж юм шинжлэгдэж магадгүй мөлий. Pro-гийн загвар дээр болох нэлээд том өөрчлөлт гарч магадгүй. Тэгэхээр iPhone 17-той холбоотой бас шинэ мэдээлэл гэвэл камерных нь байрлал бас өөрчлөгдөж магадгүй байгаа. Тэгээд камерных нь байрлал ийм одоо пиксел шиг тийм цуваа хэлбэртэйгээр болж байна. Энэ дээр бүр ийм 3D модельүүд нь гарсан. Тэгээ миний нэг үздэг YouTuber тэр 3D модельээр ингээд хэвлээд тэгээд ер нь iPhone 17 Pro яг ийм байна гэдээ харуулсан байлээ. Тэгээд тэр бичлэгэн дээр ингээд харахад бол бусад зүйл нэг фактор өөрчлөгдөөгүй. Зөвхөн арын одоо камерныхын байршлууд нь нэлээд өөр болсон. Тэгээд жоохон өөр харагдаж байна. Бусдаар бол яг адилхан байсан. Дээрээс нь бас яг энэ намрын iPhone-ы арга хэмжээтэй холбоотой iPhone Air гэдэг загвар гарна гэдэг юм ярьж байгаа. Тий. Өнгөрсөн жилээс хойш л нөгөө Samsung-ийн 25e гээл маш нэмгэн загвар. Ер нь ингээд нэмгэнээр өөрчлөлтөө сая нөгөө тестер хүртэл хамгийн нэмгэн утсыг хятад хийлээ гээл те. Тэгээ явжсэн. Тэгээд одоо угаасаа iPhone ч гэсэн нэмгэн байх өрсөлдөөн нэгдэх цаг нь болцсон. Тэгээд тэр 17 Air гэдэг загвар бол нэр үнэхээр маш нэмгэн утас байсан. Гэхдээ яг ингээд хитрхийн нэмгэн болохоор ингээ харангууд хэврэг юм шиг зүгээр санагдчихсан. Ингээд кармомаронтой хийчихээр баг ингээд нугарчих юм шиг санагдаад. iPhone 8 эдрийг ингээ нугалдаг. Яг тэр биш шиг санагдсан. Тэгэхээр ер нь баг Air баг гарч ирэх байгаа гэж бодоо. Тэгэхээр одоо ингээ MacBook дээр жишээлбэл Air бол ингээл амар супер загвар хамгийн масс загвар нь шүү дээ. Pro ч бол нэлээд жоохон хүнд авч явах хэцүү байсан бол Air гарч ирснээрээ бүр бүснүүл хайцсан. Тэгэхээр гар утасны салбар дээр жисэн iPhone-ы нэмгэн загвар гарч ирээд бас сонирхолтой үйл явдал болох байхаа. Тэгэх бах. За үргэлжлүүлээд энэ болох ч байгаа арга хэмжээнүүдтэй холбоотой хүлээлтүүдийн талаар ярилцъя тийм. Тэгэхээр мэдээж Apple-ийн хөгжүүлэгчдэд зориулсан WWDC тий WWDC гэдэг 2025 бол одоо энэ 6 дугаар сард болно. Тэгэхээр энэ арга хэмжээн дээр бол чиний хувьд ямар хүлээлттэй байна? Яг өндөө нэг хүлээлт байхгүй наа. Гэхдээ бас би сүүлд харсан юмнууд дотор Apple-ийн Vision Pro бол ингээ ер нь бүтлгүүтсэн тий үйлдвэрлэлээ ингээ зогсоодсон байгаа. Тэгээд 2 3 өөр төрлийн тийм VR төхөөрөмж гаргаж байгаа гэдэг чийсэн. Тэгээд өнгөрсөн жилийн W-д тий хамаагүй юм бүр $1000 ч илүү яг юм утасныхаа үнэтэй тэгээ арай жижиг загвартай болгож байгасан. Тэгээд өнгөрсөн жилийн WWDC дээр миний санаж байгаагаар яг юм VR AR төхөөрөмжөдөд зориулсан үйлдвэрлэлийн систем машинаар зарлаад тэгээ энэ дээр одоо хөгжүүлэгч нар яаж одоо ингэж VR төхөөрөмжөд зориулсан аппликейшн хөгжүүлэл зүгээр юм бэ гэдэг талаар айгүй агуулгууд явж ирсэн. Тэгэхээр энэ жижигсэн хэрвээ тэр нь үргэлжлэх юм бол бас сонирхолтой байх болов гэж бодож байгаа. Тэгээ VR AR-ыг бол ирээдүй гэж бодож байгаа. Угсаа хүн болгон магадгүй 10 жилийн дараа бүгдээрээ нүдний шилтэй тэрэн дээрээ ингээд бүх юмаа хийгээ явдаг болно. Тэгээ үүн дээр Apple бол нэг удаа бүтлгүүдсэн гэж хэлж болно. Одоо тэгээ дараагийнхаа хэм түнтэй загварыг гаргах чад. Тэгээ магадгүй энэ тактик хийж магадгүй. Тэгэхээр үүнтэй холбоотой юмыг бол нэлийн харах хүсэлтэй байна. За бус нь бол намрын арга хэмжээг үл явах гэж боддог. Миний хувьд болохоор химэл оюунтай холбоотой шилжилтэн, шинжилэлтүүд нь бас юу болсныг бол би яг энэ мэдээллийг нь айгүй сүүлийн 6-7 сар даглаа л да. Тэгээ яг энэ дээр яг юу болж байгаа вэ гэхээр Apple iPhone 16-г анх танилцуулахдаа энэ бол химэл оюун утас буюу AI phone гэж танилцуулсан тий. За тэрнээс өмнө яг өнгөрсөн жилийн WWDC дээр болохоор Apple Intelligence буюу тий өөрсдийнхөө химэл оюуны салбарт орж ирж байгаа стратеги бол маш хүчтэйгээр зарласан. Энэ дээр магадгүй технологийн салбарын төхөөрөмжийн хувь заяаг тэр чигт нь өөрчлөх нэг үзүүлэлт байгаа нь химэл оюун зөвхөн бидний найз шиг туслах шиг болж байгаа. Гэхдээ бүх зүйлийг мэддэг. Интернетэд байгаа бүх дата мэдээллүүд тэнд байж идэг. Гэхдээ бидний хувийн мэдээллийг бас ингэж мэдчихэдэг. Энэ хоёрыг нэгтгэсэн тийм үйлчилгээг бол ер нь бидэрт 16-тай хамт санал болгосон боловч одоог болтол ирээгүй байгаа. Тэгэд энэ дараагийн дэвшилтэд Siri гэж яриад байгаа тийм. Мэдээж энийг 26 он хүртэл хойшлуулсан байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой юу байх болоо гэд. Тэгээд нэг Wall Street Journal-ийн нэг Марк Гурман гэдэг байдаг шүү дээ. Тэрний нийтлэлийг уншижсэн чинь Apple ерөнхийдөө 2018 онд өөрсдийнхөө химэл оюуны яг одоогийн бага бүрдүүлсэн юм байна. Тэгээд тэрнээс өмнө болохоор энэ химэл оюуны мэрэгжилтнүүд нь яг юм салбар тус бүрдээ ингээд салангад байдаг байсан. Тэгээ 18 онд нэгтгээд 19 онд болохоор яг юм Google-д ажилладаг байсан мэрэгжилтнийг авчираад ахлуулаад эхэлсэн. Тэгээ тэр ер нь бол Apple-д яг одоогийн байдлаар 14 байна уу 15 ийм өндөр албан тушаалтан байд юм лээ. Тэр өндөр албан тушаалтнууд нь зөвхөн Tim Cook-д л ингэж тайлгандаг өөрсдийнхөө ажлуудыгаа. Тэгээд бусад ажлуудыгаа болохоор өөрсдийнхөө хүсэл сонирхлоороо ингээд шууд шийдвэр гаргаад дагаа явдаг. Тийм өндөр албан тушаалтныг эрх мэдлийг өгсөн байна. Тэгсэн чинь тэр хүн болохоор химэл оюуных нь багийг аваад, тэгээ машин сургалтынх нь багийг аваад, за мөн автомат жолоодлогынх нь багийг аваад ингээд маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлээд хамгийн ихний
Бүтлгүүтэл нь болохоор мэдээж автомашинаар илэрсэн. Тэгээ өнгөрсөн жил автомашины төслөө зогсоосон. За Project Titan гэдэг нэртэй тийм. За дараад нь болонгууд л одоо энэ AI дээр гарч ирж байна. Тэнгуудлаа бид ер нь бол энэ iPhone 15, 16 дээр хэрэгжилж үзсэн хүмүүс бол тэр нэг Genmoji гэдэг байгаа шүү дээ, тий. Хиймэл оюунаар ингэж generate хийгээд үүсгэсэн эможинууд нь бас сайн ажилтгүй. За Apple-ийн бас энэ зураг засварлах AI-ийн төлөвүүд нь бас яг энэ бодитоор бас Samsung-та энэ тэнцвүүц бас хэмжээнд бас байдаггүй гэдэг ч юм уу, тий. За хамгийн том бүтлгүүтэл нь мэдээж энэ юун дээр гарч ирсэн. Siri дээр гарч ирсэн. Тэгээ Siri-гийн энэ апдейт бол дахиж хойшилж байгаа гэдэг нь бол энэ хүнийг одоо буцаагаад ер нь багуудаас нь авангуутлаа химэл оюуныхаа бага тараасан байна. Химэл оюуны нэгдсэн бага тараагаад буцаагаад яг өмнөх 18 оноос өмнөх ийм байсан позишн дундад дээр навч тавьсан байна. Тэгэхээр ер нь химэл оюуны салбарт энэ Apple ихтэргийн хойрог хандаад байгаа нь мэдэхгүй энэ тухайн компани бас iPhone-ы дараагийн загваруудад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь айгүй сонирхол татчихээн. Samsung, Google-ийн хамтрал бол ер нь маш сайн байна шүү дээ. Харин нөгөө талд бол заавал өөртөө нөгөө хуучин Bixby гэж байдаг байсан. Тэгээд Bixby ч одоо нэг хүмүүс хэрэглүүлсэн баглаа. Тэгээ одоо Bixby-гээс сайжруулна гэж явахгүйгээр Samsung-ийн Siri шүү дээ. Тий. Шууд Google-ийн Gemini-тай хамтраад тэгээл өнгөрсөн жилээс хойш ингэ явж байгаа. Тэгээ сүүлд харахад ч ер нь айгу гоё ажиллаж ашиг байсан. Айгу сайн л байна лээ. Тэгэхээр Samsung, Google хоёр бол бараг тэрбум харилцагчтай болно гэдээсэн. Тэгээ бараг болж байгаа охоо л гэж бодож байна. За дараагийн ярилцах арга хэмжээ бол Google-ийн арга хэмжээ. Тэгээ Google өнгөрсөн жил бол маш том мэдээлэл хийсэн. Тэр юу байсан бэ гэхээр өөрсдийнхөө Android үйлдвэрлэлийн системийг ерөнхийдөө химэл оюунтай маш сайн холбож чадсан гэхэд бол тэрийг бол бид нар харсан. Project Astra гэдэг төсөл нь ерөнхийдөө камера нээгээд тэгээ камерт харагдаж байгаа бүх зүйлийг нь real time байдлаар хараад юу байна тэгээ тэр объектуудыг ингээд таних боломжтой системээ бол Android үйлдвэрлэлийн систем дээр оруулаад ирчихсэн байгаа. Тэгэхээр энэ жил бас чи ер нь Google-ээс юу хүлээж байна? Android үйлдвэрлэлийн систем дээр бас юу орж ирэх вэ? Би одоо Android хэрэглээг олон жил болсон болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ одоо чинь сая хамгийн сүүлд 9 гарлаа. Pixel би 9 гэж харсан сайн байна. 9. Тэгэхээр одоо 10 дахь руугаа орно. 10 дахь гараг байгаа шүү дээ. Одоо 10 дахь гарах шүү дээ. Тэгэхээр iPhone нөгөө X загвар дээр 10 дахь загвар дээр маш өөр болж өөрчлөгдчихсэн шиг нэлээд өөр болох болов уу гэж найдаж байгаа. Pixel утас бол хоёрдугаар тань сүүл нөгөө саяхан Google Chrome-ыг бидний мэддэг одоо интернет хөтчийг зарах тухайн асуудал яригдж байгаа. Яагаад гэвэл Google компани өөрөө яг ийм захим сурчлагын салбарт хэтэрхий монопол байна. Нэгдүгээр нөхдөдөд Google байгаа, хоёрдугаар YouTube гэж маш том хэрэгсэл байна. Тэгээ Android байна. Ингээд маш олон зүйлтэй болсон. Тэгэнгүүт яг аль байсан шийдвэр гарцсан байлаа. Одоо Google Chrome-ыг ер нь зарах хэрэгтэй гэдэг. Тийм. Тэгтээ тэр нь 2-3 жилийн хугацаа барахлах л та. Гэтэ ер нь л зарах хэрэгтэй гэдэг. За тэгэл 30-40 тэрбум доллар үнэлэгдсэн. Тэгэл одоо Yahoo-гоос авахлаад Google Chrome-ыг худалдаж авах. OpenAI саналаа. Тийм, саналаа тавьсан байгаа. Тэгээд хэрвээ одоо Chrome зарагдахгүй бол дараагийн зарах систем нь Android үйлдвэрлэлийн систем юм билээ. Тэгэхээр үйлдвэрлэлийн систем нь одоо утгагүй шинэ зэнтэй болж магадгүй байгаа учраас хаашаа хөтлөх нь бол бас сайн мэдэхгүй байна. Гэтэ том компани юм чинь нэг сонирхолтой зохицуулт хийх болов гэж бодоод байгаа. Бусдаар бол одоо Google-ийн арга хэмжээ сайн мэдэхгүй байна. Pixel бол камераараа ялангуяа сайн байдаг. Монголд бол Pixel одоо барьж байгаа хүн бол маш зөвхөн би Монголд одоо 1-2 хүн л Pixel барьж байгааг харсан. Тэгэхээр Pixel гэдэг гар утас өөрөө хямд үнэтэй бас iPhone-ыг бол арай гайгүй төсвөр үнэтэй учраас ер нь Монголын зах зээл бас нэвтрээсэй гэж бодож байгаа. Тийм. Google-ийн бас нөгөө хэмэл оюуны салбарт барьж байгаа стратеги нь одоо энэ OpenAI-ийн одоо OpenAI бол ерөнхийдөө чатбот гэдэг хэлбэрээр бол дэлхийн нийтийг байлдан дагуулж шít. Одоо энэ бараг бүх системийн UX-үүд бараг бүгдээрээ л чатбот болж байгаа шиг байна. Тэгээд ер нь цаашаага бараг чатбот байх юм шиг байна. Тэнгуүтлээ ер нь чатботтой зовлонгоо олчдаг. Тэгээд тэр нь ямар нэгэн байдлаар өөрийнх нь хийх чамыг хийгээд өгч. Сүүд нөгөө философийн дөлгөн ах тэгээ пост хийсэн байсан. Ирээдүйн аппликейшнууд бол бүгдээрээ чатбот болох юм байна гэдэг. Тэгээ ер нь бараг л чатгүй веб гэж байхгүй, чатгүй ап гэж байхгүй. Тэгэл бүхэл юм нэг юм харилцан яриа шиг болж байгаа юм шиг санагдсан. Тэгээ миний анзаараад байгаагаар болохоор Google-ийн хэмэл оюунд баримталж байгаа стратеги бас энэс арай жоох ялгаатай. Demis Hassabis гэдэг нөхөр байгаа 24 онд хими Нобелийн шагнал хүртсэн. Одоо энэ Google-ийн DeepMind лабораторийг ажиллуулж байгаа. Тэгэхээр DeepMind-ийн төв нь болохоор Их Британд байдаг. Тэгээ одоо Америк руу нүүх асуудал ер нь яригдчихэж байгаа юм лээ. Тэгэхээр нөгөө хуучин Google AI гэж байдаг байсан шүү дээ. Тэр хоёрыг одоо ингээд DeepMind тэр хоёр ингээд нэгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эдийн баримталж байгаа ганцхан стратеги нь юу вэ гэхээр зөвхөн чатбот, хэмэл оюун,
За Android үйлдвэрлэлийн систем те Windows үйлдвэрлэлийн систем дээр ингэж Copilot хэлбэрээр оруулж ирэх биш. За бүр ингээ хүн төрлөختний өмнө нь хийж байгаагүй зүйлийг химлойны тусламжтайгаар яаж хийх вэ гэдэг системүүдийг ер нь нэвтрүүлэх айгүй амбицтай. Тэгээ тэрний нэг нь болохоор AlphaFold гэж байгаа. За энэ Demis Hassabis гэдэг эрхэм болохоор AlphaFold-оор бол өөрийнхөө химийн Нобелийн шагналыг бол өнгөрсөн жил хүртсэн. Яг энэ Google I/O дээр AlphaFold-ийнхоо 3 дахь хувилбарыг өнгөрсөн жил танилцуулж байсан. Албан ёсны хэвлэлийн мэдээлэл нь бол 2-3 хоногийн өмнө гарсан байсан ч гэсэн. Тэгэхээр AlphaFold бол ер нь бол одоо энэ бүтээх те. За энэ биологийн салбарт бол маш том хувьслыг хийж байгаа тийм платформ байгаа. За дараагийнх нь болохоор энэ Gencast гэдэг нэг яг одоогийн байдлаараас бүрэн хэрэглээнд дэвтрээгүй байгаа ч гэсэн цагуурын системийг хамгийн наривчлал өндөртөөгөөр тооцоолох боломжтой тийм химлойны системийг мөн гаргаж ирсэн байгаа. За энэ мэтчлэн заяа. Ийм том асуудлууд дээр Google ямар шийдэл гаргах болоо гэдэг нь бол миний хувьд айгүй их сонирхол татчих байгаа. Мэдээж бол сүүлийн жилүүдэд мэдээж баг би бол сүүлийн 10 жил Android үйлдвэрлэлийн систем ашиглаагүй. Тэгээ iOS дээр байгаад байгаа учраас яг Android дээр бас яг яаж гоё орж ирэхийг дараагийн дугаар дээр амка ярих байхаа. Тэгээ Microsoft байгаа тий дараагийн ер нь бол Microsoft Builds бол айгүй дараахан болоод өнгөрчдөг. Тэгэхээр яг энэ подкаста бичихгүй яг энэ завсарлаж явах хооронд энэ Microsoft-тэй холбоотой нэг чипний том ахиц гарсан ш. Тэгэхээр энийг хоёлоос жоохон дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Тэгэхээр бид хэд бас манай Android болон гэж юу хамтраад ер нь анхныхаа сэтгүүлийг бас технологи шинжилгээ ухааны агуулгуудыг оруулсан сэтгүүл байгаа. Тэгэхээр хоёлоо сэтгүүлийг төгсгөлийнхөө хэсэгтээ дурдаад тэгээд энэ гарсан чипнийхэн талаар ер нь яриад дуусаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол квант одоо компьютертэй холбоотой. За квант компьютерийг ажилуулж чадах квант чип яг зөв тулгын Majorno гэж дууддаг юм шиг байлаа. Их өөр дуудлагатай юм билэ. Тим чипийг танилцуулсан. Тэгээ энэ талаар бид нар ч бас нэлээд бичсэн. Тэгээд их олонний одоо олон уншигчид хүрсэн юм байна гэж бодсон. Энэ нийтлэлээр бол бид нар өмнө нь ингээл квант компьютер гэж бодонгод айгүй хол байгаад байсан болол одоо ингээл Microsoft-ийн хийж байгаа юмнуудыг харахад бол маш ойртсон юм байна гэж харагдсан. Тэгээд би болгож байгаа тэр ирээдүйнийхэн талаар төсөөдлөө өдөр уншихад бол одоо яг саний ярьж байгаа шиг бидний ерөөсөө ингээд шийдэж чадахгүй байгаа хүнд асуудлууд те. За учиргүй квант компьютер бол нэг юм сошиал сүлжээч гэдэг юм энгийн юмд бол нэг мэддэхгүй бах. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт яах юм бэ? 100 жилийн дараа дэлхийн дундаж температур хэд байх юм бэ гэдэг энэ хүнд тооцоолтуудыг хийх боломжийг одоо гаргаж байгаа. Тэгээ тэрний хамгийн суйруулах энэ чипийг нь бол бас Microsoft-ийн нэлийн ахиц дэвшил гаргасан байна гэж би хувьд ойлгосон. Тийм юм шиг байлээ. Тэгээ уншихаар бид эд чинь яг нэг салбарын хүн биш болохоор яг ингээ гаргаж байгаа хэвлэлийн мэдээллүүдийн л ерөнхийдөө харж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ квантын технологи бол ер нь дараагийн 10-20 жил дээр бол маш том салбар юм байна гэдгийг бол ер нь Microsoft, Google, IBM гурав хамгийн ихэнд хүлээн зөвшөөрөөд 20 жилийн өмнө ажиллаа эхэлсэн. За одоо шинэ тоглогч нэмэгдэж байгаа нь Nvidia. За Nvidia-гийн GTC гэдэг арга хэмжээ болдог. Тэгээ GTC дээр Jensen Huang ерөнхийдөө бид өөрсдийнхөө квант технологийн лабораторитой болж байгаа гэдгийг албан ёсоор зарласан. Яагаад одоо ингэж дөнгөж эхэлж байгаа вэ гэхээр энэ тоглоом одоо л дөнгөж эхэлж байна. Apple гинэ Google болон Microsoft-ийн одоогийн байдлаар дэвшүүлж байгаа зүйлүүд нь болохоор ер нь 5 жилийн дараа квант компьютер ер нь хэрэглэн дэвтрээд бид нар зардаг болно гэдэг зүйлийг ярьж байгаа бол Jensen Huang ер нь дахиад 20-30 жил байна. Энэ тоглоом дөнгөж эхэлж байна гэдэг зүйлийг бол яриад энэ салбарт орж ирж байгаа. Тэгээд ер нь энэ шинжилгээ ухааны технологийн агуулгатаас сэтгүүл гаргахад ер нь ямар байд төгсгөлд нь. Тэгээ бид манай Android Redux гэж UV-тэйгээ хамтраад гэж UV гээд улирал тутам гаргахаар шинжилгээ ухааны танин мэдгүй технологийн тийм одоо 100 гаруй нүртэй. Тэгээ дан одоо өөрсдийн оригинал агуулга буюу одоо бидний бичсэн, манай эрдэмтдийн бичсэн, манай опедууд буюу одоо ингэж зайнаас бичиж өгж байгаа хүмүүсийн бичсэн нийтлүүдээр одоо 100 гаруй нүртэй шинжилгээ ухааны сэтгүүл бид нар хийсэн. Тэгээд маш тийм нэгдүгээрт яг хэцүүгийн хувьд хэцүү зүгээр ингээд бүтээгдэхүүн талаас харах юм бол бид нар бол их хвчлэн ингээд дижитал орчинд ажилласан сошиалын пост ямар байх ёстой вэ гэдэг талаар ингээд боддог хүмүүс бол генетикэн одоо ингээд хэвлэмэл за тэр тундаа сэтгүүлийн нүүр болгон өнгөтэй за тэгээ сэтгүүл уншиж байгаа хүний одоо дуршлаг гэх юм уу дадлан арай өөр ягаад гэвэл ингээд хууц солгоныг ингээд нэг юм эргүүлж хардаг яг л бүгдийн өнгөтэй за ном болвол ингээд гүйлгээд нэг гарчгуудыг харждаг бол сэтгүүл дээр ингээд бүх деталийг хардаг тэгээ ингээд тодруулсан юм хардаг гэдэг ярингууд бүтээгдэхүүн талаасаа бол маш шинэ туршлага болсон агуулга талаасаа бол энэ маш
тийм үр өгөөчтэй ажил болсон байх гэж найдаж байна. За яагаад гэвэл ер нь ингээд бид нар сэтгүүлгээ бодонгууд ихэнхдээ зүгээр юм шар мэдээний ч юм уу хов живийн одоо сэтгүүлийг бид нар мэддэг. Гэтэл одоо нөгөө талд нь ингээд танин мэдхүүгээ гараад ирж байгаа. Тэгэнгүүт энэ одоо сэтгүүлийн хэлбэрээр дамжаад захим контент хүрч чадахгүй байгаа Монгол орны одоо өнцөг болон бүрд гэдэг ч юм уу, гадаад дотоод гэдэг ч юм уу, хөдөө орон нутгад гэдэг ч юм уу, шинжлэх ухааны мэдээлэл одоо түгж байгаа. За дээрээс нь сэтгүүлийг хүн ганцхан удаа уншаад орохгүй, айгу удаан настай зүйл болохоор хэвлэлийн чанараас хамаарат дамжуулж уншиж болно. Нэг ангид очиод тэр ангийн хэдэн хүүхэд нь шинжлэх ухааны агуулга уншаад өөр болохыг би мэдэхгүй байна. Тэгэхдээ тэр талаас арах юм бол гоё ажил болсон болов уу гэж найдаж байгаа. Төгсөлд нэг зар хэлчээ те. Gijwetz.com дээрээс бид эдийн сэтгүүлийн анхны дугаарыг худалдаа авах боломжтой шүү. Доор нь худалдаа авах линкийг оруулж байна. Тэгэхээр ер нь ийм шинжлэх ухааны технологийн агуулгуудтай холбоотойгоор ийм шин сэтгүүл хийсэндээ бас бид нар өөрсдөө маш их баяртай байгаа. Тэгэхээр мэдээж тасалдуулахгүй үргэлжлүүлэх нь бол бидний хамгийн эцсийн зорилго байгаа. Тэгэхээр дараагийн бид эдийн дугаарууд ч гэсэн 100 намар өвөл гэл үргэлжлээд гараад явах болно. Тэгэхээр удаан завсарслын эцэст бид нар подкаста дахин эхлүүлж ер нь бол чадлаа гэж хэлэхэд бол болно. Тэгээд ер нь 5-6 дугаар сар технологийн салбарт биднийг маш том үйл явдал мэдээллүүд хүлээж байна. Тэгэхээр 7 хоног бүр бид нар подкаста тасралтгүй хүрэх болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.